Сайн байцгаана уу та бүхэнд. Энэ өдрийн минь дүргий. Түүх нийгмийн ухааны өвшинх минь байна. Ингээ бүгдээрээ 10 дугаар ангийн эдийн засаг бүлэг сэдвийн сүүлийн хичээл болох санхүүгийн зах зээл гэдэг хичээл ороход бэлдсэн байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. За энэхүү хичээлүүдийг заахын тулд эхлээд бүгдээрээ үнэт цаас гэж юу вэ гэж хичээлийнхэн гол тулгуур ойлголтыг мэдээд авъя. Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бүх төрлийн хувьцаа, бонд, түүний худалдаа авах эрхийн бичгийг нийтэд нь ерөөд үнэт цаас гэж нэрлэнэ гэж тодорхойлсон байна. Санхүүгийн зах зээл сэдвийг судлахын тулд бүгдээрээ үнэт цаасны талаар хэд хэдэн тодорхой ойлголттой болох ёстой байгаа. За нэгдүгээрт бол үнэт цаасыг бол хоёр хувааж байна. За нэгдүгээрт бол бонд, мөн хувьцаа гэж ангилж байна. За хувьцаа нь бол ямар нэгэн компани өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг. За харин бонд нь бол тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас юм аа гэж. Тэгэхээр хувьцаа эзэмшигч нь бол хөрөнгө эзэмшигч гэсэн утгатай. Харин бонд эзэмшигч нь бол хөрөнгө эзэмшигч биш, зөвхөн мөнгө зээлүүлэгч гэсэн утгатайг илэрхийлж байгаа гэдгийг та бүхэн анхаараарай. За үнэт цаас худалдан авахчдыг бол үндсэнд нь 3 хүрээнд хувааж болно гэж сурагчдаар заасан байна. За эхнийх нь бол өөрсдийн хуримтлалыг ногдол ашгаа арвижуулахыг хүссэн ердийн хүмүүс зүгээр мөнгө хуримтлуулж яснаас хувьцаа худалдаж аваад түүнийхээ ногдол ашгийг аваад байжъя гэж бодсон ийм хүмүүс байж болно. Хоёрдугаарт бол тухайн нэг компанийг өөрийн иргэшээлтэд оруулахын тулд түүний хувьцааг нь худалдан авч хувьцаа цуглуулж байгаа хүмүүсийг хоорондын өрсөлдөөний нэг хэлбэр. Тэгэхээр компанийг бол эзэмшилтэд оруулахын тулд өрсөлдөгчд тэмцэлдэж байгаагийн нэг хэлбэр. Эсвэл 3 дугаарт бол хувьцааг худалдан авах замаар ашиг олох зорилготой хувьцааны 8-ачид байж болно. Тэгэхээр ийм 3 байдлаар бол үнэт цаасыг бол эзэмшиж ашиглаж байна гэдэг санаа явж байна. За хувьцаа болон бондууд нь дараах юм давуу талуудтай гэх юм уу тийм ээ. За хувьцаа бол хөрвөх чадвар их сайтай. Түүнийгээ зараад мөнгө олгож болно, валют болгож болно ч гэдэм юм уу тийм. Хөрвөх чадвар илүү сайтай. За инфляцид өртөх магадлал юм бага. Инфляц мөнгө үнгүүдж байвал хувьцаа мөнгө инфляцаа дагаад өсдөг учраас инфляцид өртөх магадлал нь бага. За компани удирдлагын шийдвэр гаргах явцад оролцох боломж олгодог. За сүү хувьцаат компани байлаа гэж бодоход тодорхой хэмжээний хувь эзэмшиж байгаа бол тэр компани ямар шийдвэр гаргах вэ? Энэ шийдвэрүүдэд оролцох боломжтой гэдэг санаа авч байна. За бонд бол бас хэд хэдэн давуу талтай. Зээлийн хүүгээс илүү бага төлдөг. Хугацааны хувьд бол уян хатан байдаг. За хүссэн хэмжээгээр хөрөнгө оруулалт татах боломжтой байдаг гэх мэт хэд хэдэн давуу талыг нэрлэж болох нэ. За бондын талаар бүгдээрээ жоон дэлгэрүүлээд ярив. За бонд бол ерөнхийдөө ямар ч байгууллага юм гаргаж болдог. Жишээлх юм бол засгийн газар эсвэл орон нутгийн засаг захиргаа банк ч гэсэн энэ бондыг бол босгож гаргаж мөнгө босгох явдал бол байдаг. Жишээ нь бол улсад ямар нэгэн хөрөнгө оруулалт хэрэг болох, сургууль цэцэрлэг, зам гүүр барих гэх мэт тодорхой хэмжээний хөрөнгө хэрэг болсон үед бол гадны хөрөнгө оруулагчдаас болон дотоодын хөрөнгө оруулагчдаас мөнгийг босгох юм арга байдаг. За засгийн газрын бонд бол тодорхой хэд хэдэн давуу талтай гэж хэлж болно. Нэгдүгээрт бол төлбөр хүү нь татвараас чөлөөлөгддөг засгийн газрын учраас худалдах, бэлэглэх, барьцаалах боломжтой байдаг бондыг. За мөн дээр нь бонд өөрөө хөрвөх чадвар сайтай байдаг. Гэх мэтчлэнгээр засгийн газрын гаргасан бонд, бусад аж ахуйн нэгжүүдийн гаргасан бонд бол ерөнхийдөө илүү тийм найдвартай, тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулалт байж чаддаг. Нийгэм эдийн засагт болж байгаа динамик хандлагыг бол хэд хэдэн байдлаар шинжилж болдог. За динамик хандлагад бол шинжилгээ хийхийн тулд хэд хэдэн үзүүлэлтийг тооцох шаардлагатай болно. За хамгийн нэгдүгээрт бол
абсолют цэвэр өсөлт гэдэг зүйл байна. Абсолют цэвэр өсөлтийг тодорхойлохдоо тухайн оны түвшнээс өмнөх оных нь түвшинг нь хасаж тодорхойлно. Энэ үзүүлэлт нь ямар нэгэн хэмжээгээр өссөн буурсан байгааг бол доор байгаа томьёогоор илэрхийлэх нэ. Тэгэхээр y-аар бол тухайн оны үзүүлэлт, yn-нэгээр бол өмнөх оны үзүүлэлтийг хооронд нь хасаад л олдог байна. За хэрвээ үзүүлэлт эерэг тэмдэгтэй гарах юм бол өссөн, сөрөг тэмдэгтэй гарвал мэдээж буурсан. За харин тэг утгатай бол өмнөх түвшингийнхээс бол өсөөчгүй буураачгүй байгаа гэдэг үзүүлэлтийг бол харуулдаг байна. За дараа нь бол өсөлтийн хурд гэж байна. За өсөлтийн хувирдыг бол коэффициентээр тодорхойлж болох ба энэ үзүүлэлт бол хэд дахин өссөн болохыг нь харуулна. За түүнийг тухайн оны түвшинг өмнөх оны түвшинд харьцуулж тодорхойлно. За энэ бол өсөлтийн хурд дахинаар хэмжигдэнэ гэсэн үг. За хэрвээ үзүүлэлт нэгээс дээш утгатай бол өссөн, нэгээс бага утгатай бол буурсан, харин нэгтэй тэнцүү бол өсөлт бууралтгүй байгааг харуулна. За өсөлтийн хурдыг хувиар илэрхийлэхдээ тухайн оны түвшинг өмнөх оны түвшиндээ харьцуулж 100% үржүүлнэ. Энэ үзүүлэлт хэдэн хувьд хүрснийг бол харуулна. За хэрвээ үзүүлэлт 100-аас дээшээ утгатай байх юм бол өссөн, мэдээж 100-аас доош бол буурсан, харин 100-тай тэнцүү байх юм бол өсөлт бууралт бол байхгүй байна гэдэг ийм зүйл ажиглагдах нь. За сүүлийнх нь бол цэвэр өсөлтийн хурд. Цэвэр өсөлтийн хурдыг одоо тухайн оны түвшинг өмнөх оны түвшинд нь мөн л одоо харьцуулж 100% үржүүлж, за тэгээд 100%-ийг хасна. За энэ үзүүлэлт нь бол цэвэр өсөлтийн хувиар илэрхийлнэ. Тэгэхээр доорх томьёог бол ашиглаж боддог байх нь. Хэрвээ үзүүлэлт одоо нэмэх утгатайгаар бол өссөн, хасах утгатайгаар бол буурсныг харуулна. Тэгтээ тэнцэж байвал өсөлт бууралтгүй байгааг харуулна. За энэ аргачлалыг бол нийгмийн эдийн засгийн аливаа үзэгдлийн цаг хугацаанд өөрчлөлтийг судлахад ашигладаг болохыг бол хүүхдүүд маань анхаарал авах хэрэгтэй баха. Санхүүгийн зах зээл сэдвийн багш нэг хүрээд өндөрлөж байна. Одоо хамгийн ойлгомжтой тодорхой байхаар гол зүйлүүдийг бэлдсэн байгааг та бүхэн анзаарсан бах. Хэрвээ дэлгэрэнгүй үзхийг хүсэх юм бол 10 дугаар ангийн нийгмийн тухай мэдлэг номноос эрх зүй бүлэг сэдвээс илүү дэлгэрэнгүй харж уншиж судалж болно. За өнөөдрийн хичээлээ та бүхэнд гэрийн даалгавраар төгсгөж байна. За хичээлдээ мэдсэн ойлгосон зүйлээ гэр бүлийн хэн нэгэн гишүүдэд ярьж өгөөрэй гэдэг даалгаврыг өгч байна. За өнөөдрийн хичээлийг төгсөхдөө Theodore Roosevelt-ийн та байгаа газараа байгаа зүйлээрээ чадах чинээгээрээ хий гэдэг үгээр төгсгөж байна. Дараа дахин уулзтлаа. Түр баяртай.